Улаанбаатар хотод бол Монгол Улсын хүн амын 50% буюу сая 500 мянган хүн байна. Энэ бүгд Туул голын одоо гүний уснаас ундаалж байгаа. 6.2 сая толгой мал бас энэ ус нутагт одоо ингээд илчээрэлж байна. Хуучин бид Монголдо гэдэг байсан бол одоо ингээд дэлхийд тийм үү хятадын шар мурантай адилхан бохирдлоор ингээд дэлхийд тэргүүлж байна. Энэ бохирдол юунаас болсон гэхээр ерөөсөө хүний буруутын үйл ажиллагаанаас болсон. 882 км урт энэ хэсгийн 90% нь бол ингээд бохирдсон байгаа. Баянзүрх дүүргээс эхлээд Туул голын гол бохирдол эхэлж байгаа байхгүй. Хамгийн гүн бохирдол нь болохоор Сонгон архын дүүрэг буюу био орчимд байгаа юм. Энд ягаад гүн бохирдол байна гэхээр нөгөө манай одоо алдар төв цэвэрлэх байгууламж тийм ээ. Энэ ингээ ачаалаад дэлхээ байсан. Тэгээ энэ их бохирдлоос болоод Туул мөрөн бол хэд хэдэн газараас тасарчаад байгаа шүү дээ. Энэ мөрөн бол өөрхий эцээ хүртэл одоо ингээд өөрийгөө аврахын төлөө тэмцэж байна. Туул мөрөн тасрах юм бол нийслэлийн ундны ус тасарнаа.